Одмон дээр шинжлэх ухааны танин мэдхүйн сувгийн компьютерийн шинжлэх ухаанч хасжологийн маань бэлтгэн явуулдаг шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг маань эхэлж байна. Та манай нэвтрүүлгийг NTV телевиз болон Одмон дээр YouTube сувг, радиогийн 83.3 107 хост долгионоор хүлээн авч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар мөрөөдлийн хөлөг онгоцоор аялаарэ бүтээгдэхүүнийг санал болгож буй Skytel компани өдөр бүр шинэ ураатай төлөөжүү компани тус оролцож байна. За миний бие урлаг судлаач Амина өнөөдөр 5 настай хүүхдийг төлөөлөд шинжлэх ухаанч хасжолоотойгоо энэ нэвтрүүлгийг хийх гэж байна. Манай нэвтрүүлгийн сэдэв маань өнөөдөр долгион гэсэн тий? Долгион. Хөгжмийн зохиолч юу? Найруулагч юу? Яг үнэ. За тэр долгионы тухай ярина гэд. За ямар ч сан долгионыг бол шинжлэх ухааны талаас нь бол тайлбарлана. За долгион гэж юу юм бэ гэд. Хүн болгон л мэддэг байлгүй. Тэгээд дээрэс нь яг юу юм бол гэдгийг нь одоо мэдэх нь нэгт чухал байгаа. Тэгээ хоёр талаар яг юунд хэрэгтэй юм гэдэг. За зүгээр нэг усны мандал дээр тархаж байгаа долгион, эсвэл дууны долгион мэл яг гэрлийг долгион мэл гээд идэг. Тэгээд яг бүхэл бүтэн нэвтрүүлгийн сэдэв болчихоо гэхээр энэ бол ерөөс хамгийн чухал юм. Ерөөсөө хамгийн чухал. Физикт бол бүр ингээд квантын физик энэ төр гээд байгаа. Тэрэнд бол бүр ингээд бүх зүйлийг долгионоор тайлбарладаг бүр. Одоо ерөөсөө бөөм гэж байхгүй. Бүх зүйл долгион гэж байгаа. Бөөмийн хүртэл долгионоор тайлбарлана. Тэгээд ингээд бүр ингээд утга замбараа алдагдсан. Бүр хамгийн чухал одоо хамгийн суур одоо тэрц маань шинжлэх ухаан, тэрц маань физикт, тэрц маань хим тэ бүгдэнд долгион гэж үзчихэж энэ физик нь шинжлэх ухаан бүгдээр ингээд бүрэн бүтэн болсон гэсэн. Өмнө одоо бид тэр баг долгион гэж үзээгүйгээс болоод алдаа хийжсэн юм шиг иймэрхүү юм байна. Тэгэхээр яг долгион гэж юу юм? Тэгээд ямар төрлийн долгионууд байдаг гэдэг талаар өнөөдөр бүгдээрээ ярилцсанаа. За тодорхойлолтоос нь эхлэе явна. За хамгийн одоо энгийнээр тодорхойлох юм бол долгион гэдэг бол энерги тархах орчинд энергийн тархах үзэгдэл гэдэг. Одоо энийг одоо яг юу гэж ойлгох юм? Ямар ч байсан ийм энерги тархах орчин байна. Тэр дотор энерги тархаж байгаа тэр үзэгдлийг бид нар долгион л гэж ойлгож байна. За одоо жишээлбэл тий усын мандал дээр чулуу шидэхээр долгион гардаг. За энэ бол ингээд нэг энерги тэр усын мандал гэдэг орчин дотор тархаад байгаа байхгүй. За дээрэс нь одоо агаарт дуу тархаж байна. Одоо миний ярьж байгаа зүйл бидний чихэнд хүрэхтэй тий агаараар дэмжиж байна. Агаар гэдэг энэ орчинд тэр долгион тархаж байна. За дээрэс нь газар хөдлөлтийн тэр байж болно. Газар хөдлөлт гэдэг бол одоо энэ газар гэдэг орчинд одоо тэр газар хөдлөлтийн тэр энерги ингээд тархаад байгаа байхгүй. За тэгэхээр ерөөсөө энэ долгион гэдэг зүйл бол нэгт юм орчин байх хэрэгтэй юм байна. Тэгээд тэр одоо орчин дотор тухайн долгион буюу энерги л тархаж байгаа тэр үзэгдлийг бид нэр долгион гэж нэрлэдэг байгаа. За тэгэхээр энэ талаар. За зүгээр одоо бидний дууны долгион төрөө хийсэн усны мандал дээр долгионс гадна гэрэл хүртэл долгион болж болдог. Цахилгаан соронзон долгион гэдэг хан тэрийг бол тий. Бид нар бол цахилгаан гэж мэднэ, соронзон гэж мэднэ. Соронзол ингээ хоорондоо наалддаг, төлөвлөлцдөг юм байгааддаг. Цахилгаан гэдэг бол одоо ингээ сайхан гэрэл болоод ингээ компьютер ажиллуулад идэг. Энэ хоёрыг нийлүүлчингүүд цахилгаан соронзон гэдэг хүч болдог. За энэ цахилгаан соронзон ийм орчин байгаа байхгүй. Энэ орчин дотор тэр энерги тархахтаа тэр тархаж байгаа үзэгдлийг бид нар гэрэл гэдэг юм гэсэн. Тэр гэрэл хүртэл бас долгион байна. За харьцангуй онолд болохоор шүү дээ те татхууч хүртэл долгион байдаг. За одоо тэр нар бидрийг татаад байна шүү дээ те. Дэлхий бидрийг одоо татаад байна. Яг тэрнтэй адилхан нар бидрийг татж байгаа. Дэлхий сарыг татж байгаа. Хоорондоо таталцаад байгаа байхгүй те. Ингээд таталцаж байгаа болохоор эдгээр бол ингээ бие биенийгаа ингээ тойроод иргээд байдаг. За тэгвэл нар одоо гинт гээд ид чидийн аргаар гинт байхгүй болчлоо гэж хэлдэг л да. Тэгэх юм бол бид нар нэг юу мэддэг вэ гэхээр гэрлийн хурд байдаг гэдгийг мэддэг болохоор бид нар тэр 8 минутын дараа тэр мэдээлэл ирнэ. Нараа байхгүй болсон гэдэг нэр. Тэгвэл тэр татхууч нь яах вэ гэдэг асуудал болж байна. Бид нар ингээд нараа ингээд тойроод ингээд эргэж шít. Тэгээ эргэж аваад гинт нар ингээд ид чидийн аргаар байхгүй болчоор шууд тэр дараа байхгүй болонгууд л ингээд нисээ алга болчих юм уу? Альсгүй тэр нар байхгүй болсны дараа гэрлийн хурдаар ингээд жоохон түр байсны дараа бид нар мэдх юм нөө. Бид нар ч 8 минутын дараа нар алга болсныг мэдэх гээд шít. А гэтэл татхучээр нь бол бид нар шууд мэдэх гээд шүү дээ тий. Тэгээ хэрвээ татхуч шууд амждаг байсан бол ямар нэгэн хурд байдаг байсан бол. А тэгэхээр харьцангуй онол тэр юу гэж үздэг вэ гэхээр энэ татхуч гэдэг хүртэл юм долгион. Яг юм орон зай гэдэг юм одоо энэ тэр долгион ч болохоор нэг юм тархах орчин хэрэгтэй гэсэн шүү дээ тий. Тэгвэл дууны хол энэ агаар угаадсан тэр усны мандал дээрх бол усны мандал нь өөрөө угаадсан. Гэрлийн хол цахилгаан соронзон орон гэдэг юм байгаадсан бол энэ Эйнштейний харьцангуй онол дээр бол энэ татхуч гэдэг зүйл бол орон зай цаг хугацаа нь өөрөө ийм орон болдог. Энэ татхууч гэдэг энерги тархах энэ орон болдог гэсэн. Тэгээд яг энэ одоо орчин дотор энэ татхууч гэдэг энэ долгион одоо тархаад тэгээд бид нар 8 минутын дараа дэлхий одоо нар байхгүй болсыг мэднэ гэсэн.
За энэ татгаж хүртэл ингэж долгион юм байна. Квантын механик дээр зүгээр бүх матери бүгдээр ингэ ерөөсө долгионгүй юм гэж байхгүй. Тэгээ хорвоо ертөнцийг тэр чигтэн долгионоор тайлбарладаг. Бүр ингээд байгаагаас байхгүй хүртэл бүх зүйлийг долгионоор тайлбарладаг юм. Тэгэхээр бол ерөөсөө энэ квантын механикийн үндсэн суурь нь бол энэ долгион байгаад байгаа гэсэн. Тэгэхээр маш чухал юм байгаа дээ шүү дээ, тий. За тэгэхээр ерөөсөө физик дээр бол ингээд бид нар цахилгаан соронзон гэрлийг хүртэл долгион гэж үзэж байна. Татхуучийг хүртэл долгион гэж үзэж байна. Квантын механик дээр бүх зүйл, бүх матери, бүх энерги бүгдээр ингээд долгион гэж үзэж байна. Тэгэхээр ерөөсөө долгион гэдэг бол физикийн суурь гэсэн. Орчин үеийн физикийн суурь. За тэгээд долгион гэдэг бол маш чухал гэдгийг ойлгосон чинь бүгдээр долгионы тухай ярьцгаая. За физик дээр болохоор за суурь зарчмуудаар нь за яг энергийн шилжилт гэсэн шүү дээ. Энерги долгион гэдэг бол юм энергийн шилжилт. За тэгээд долгион болохоор зөвхөн яг энергийг ямар ч маскгүйгээр зөөвөрлөдөг зүйлгээд бас ойлгочих болно. Энерги гэдэг бол юу өөрөө тийм зүйл. Ямар нэгэн масс байхгүй нэ гээд энергийг зөөвөрлөд байгаа энэ үзэгдэл байгаа даа шүү дээ. Долгион бол ерөөсөө энэ энергийг маскгүйгээр зөөвөрлөдөг зүйл гэж ойлгож байна. За энийг жоохон одоо ойлгох гэж оролт хэл та тий цогтой. За энэ за жишээлбэл усны долгион хаана вэ гэдэг бид нар одоо мэдэхгүй. Бид нар хараад байгаа шүү дээ. За усан дээр ингээд чулуу шидэнгүүд ингээд усан дээр ингээд мандал дээр долгиол бол ингээд долгионд харах байгаа шүү дээ. Тий, одоохонд бол яг нэг юм үл үзэгдэгч нэг хүч шиг л санагдаад. Тийм яг үнэн тийм. Тэгээ яг тэр долгион яг тэгвэл яг хаана байгаа ингээд тэр чинь тийм долгион байхгүй шүү дээ. Одоо бид нар одоо ус агаар хоёрын завсар тэр усны мандал ч юм байгаа дээ шүү. Ер нь усны мандал байхгүй байгаа даа шүү дээ. Тийм усны мандал гэдэг юм байхгүй. Ус дуусаад агаар эхэлж байгаа тэр цагийг бид нар л мандал гэдэг байгаа боловч тийм мандал гэдэг юм физик бит байхгүй байгаа шүү дээ. Яг энэ байхгүй зүйл дээр нэг юм энерги тархаад байгааг бид нар долгион гэдэг. Тэгэхээр энэ дэр ямар ч масс байхгүй, үнийн хэрэгт ер нь бол байхгүй зүйл гэсэн. Энэ энерги гэдэг бол яг ингэ хэлж гэхээр тийм өөр ингэсэн юм физик утга байхгүй, масс байхгүй гэсэн. Ийм зүйл. За тэгэхээр ийм масс байхгүй зүйлээр л энэ долгион гэдэг зүйл чинь энергийг тээвэрлээ, зөөвөрлөд байна гэсэн. За энэ бильярдны бөмбөр жишээ авъя л да. За ингээд нэг бөмбөг ингээд зогсож байна гэж үү. Тэнгүү тэрийг яг чанха өдөөс нэг өөр бильярдны бөмбөг дүг хурж ирээ зогсчих юм бол яг нөгөө нэг хурж ирж мөргсөн бөмбөг байран дээр үлдээд мөргүүлсэн бөмбөг цаашаа яваад өгдөг байхгүй. Бильярд тоглодог хүмүүс мэдж байгаа та. Тийм шүү дээ. За тэнгүүд энэ яаж ийн гэсэн чинь ерөөсөө бөмбөгийг мартчихъя заяа. Энэ нэг бөмбөг ерөөсөө энэ өөрийнх нь массаас энэ хасангууд энэ чинь нэг юм хурд гэдэг юм байгаад шүү дээ. Хурдыг энэ энерги гэж бодъё л да тий. Тэр энерги хурж ирээд энэ бөмбөгт дамжуулчихж байгаа байхгүй энерги. Тэгвэл тэрийг зүгээр үргэлжлээд аваа явж байгаа. Нэгэсэнд одоо бид нар бөмбөгийг энэ талаас хурж ирээл ингээд мөргөө явж гин гэхээр тэр зүгээр нэг зүр ийшээл яваад байгаа байхгүй. Бөмбөг энд хурж ирээ зогссон мөксөн ерөөсөө амаа байхгүй. Нэг энерги ингээд зүгээр нэвт гараал явж байгаа байхгүй энд. Энэ болохоор ингээд ямар нэгэн масс байхгүйгээр энэ энерги энэ хоёр бөмбөгийн орон зөөгдөд байна шүү дээ. Тэгэхээр донд нэг энерги байгаад байна гэж бодож байна. Ямар нэгэн масс байхгүй тийм энерги яваад. Тэгэхээр энэ хоёр бөмбөг бол ер нь долгионыг зөөгдөд байгаа. За тэнгууд хоёр бөмбөг ингээл байж өөдөөсөө мөргөлж чинь гэж бодъё л да ингээд өөдөөсөө мөргөлж чинь яг чанга өөдөөсөө мөргөлж чинь гэж бодоход дүм мөргөлдөө яг ингээд зөрөө явна шүү дээ тий. Тэгвэл энэ дээр ерөөсөө энэ баруун талд байгаа бөмбөг баруун тишээгаа зүүн талаас нэрсэн бөмбөг зүүн тишээ гоо яваад байгаа шүү дээ тий. Гэтэл энергийн хувьд болохоор энэ хоёр зүгээр ингээд хоёр энерги нэвт гарч байгаа гэж ойлгож байна. Дүм гэдэг ингээд оо ямар сонирхолтой юм. Тийм үгүйс тий. Яг ингээ хоёр талаас яг нэг тулаан хийж байгаа юм шиг ингээд хоёр тишээ. Он бол хоёр бөмбөг тас гэл мөргөлдөө хоёр тишээ болоод байгаа боловч энергийн хувьд бол зүгээр нэг хоёр эндээс ирж байгаа энерги эндээс ирж байгаа энерги хоёр бие биенээ нэвт гараа явж байгаа юм шиг. Тэрүүн нэг бөмбөг бол ингээд явж яснаа дүг эндээ дамжуулаад нөгөө нэг энерги явсан чигээр байсан шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан хоёр бөмбөг өөдөөс мөргөлдөд тэр хоёр энерги бие биенээ нэвт гардаг. Тэгэхээр долгионы буюу энэ энергиудын нэг сонирхолтой юм болохоор ямар нэгэн биегүү ямар нэгэн маск болохоор бие биенээ мөргөдгөө нэвт гардаг. Энэ айгуу тийм сонирхолтой. Долгионы өөрийнх нь ийм онцлог шин чанар гэсэн үг. За ийм хачирхалтай ийм шин чанартай энергийн шилжилт гэж үзэж болох зүйл байна долгион гэдэг бол. За орчны цаг дээр. За одоо долгионы тархалт гэдэг байгаа юм тий. Долгион ч одоо ингээд нэг усан дээр үйж хагаад өөр тийшээ гарлаа гэж үтэй. За альсгүй гэрэл гэдэг бол ингээ усан дотор үйжсэн шил рүү агаар руу ч юм уу ингээд хугараад идэв шүү дээ тий. Энэ хугарах, ойх, сарних гэдэг үзэгдлүүдийг үзүүлдэг. Ер нь бол ийм бөмбөлгнүүд ч юм уу ийм материуд бол тийм үзүүлдэг. Зөвхөн долгион ийм сонин одоо характер үзүүлдэг. Тэ нэвт гарч марддаг. Тэгснэ ингээд хугарч мордог, ойж моддаг тийм сонирхолтой юмнуудыг зөвхөн долгион үзүүлээд байдаг. За энэ дээр нь болохоор супер өсиц гэдэг нэг юм сонин долгионыг л гаргаж чаддаг бас юм мундаг чадвар одоо юу гэх нэг юм өвөрмөц шин чанар байгаа. Супер өсиц. Супер
позиц. Позиц. Тийм позиц. Ер нь супер гэдэг нь бол дээдлэлт гэсэн үг юм байлээ шүү дээ. Нэг айхтар супер биш юм байлээ шүү. Зүгээр супер гэдэг бол дээдлэл гэсэн үг. Тэрнээс нэг айхтар тий супер бидний бодоод байж супер иш байгаа байхгүй тий. Дээдлийн тэгээ байрлал гэж байгаа байхгүй тий. Нэг юм байж байгаа бол дээр нь юм тавьчих бол энэ супер позиц гэсэн. А доотлол нь юм тавьчих юм бол саб позиц гэдэг ч юм уу тий. Тэгээд ийм л юм багхгүй тий. За тэгэхээр энэ яагаад супер позиц гэж нэрлсэн гэхээр нэг юм долгион ингэ явж ялаа гэж хэлдэг л да тий. Тэгэх юм бол ингээд за усны мандлын юм долгион явж ялаа гэж хэлдэг. Тэгсэн чинь өөдөөс нь бас нэг юм долгион ирж ялаа гэж хэлдэг л да. Тэгвэл энэ хоёр чигээ нефт гарч байгаа шүү дээ тий. Гэтэ яг ингээд огтлж байгаа, яг ингээд давхцаж байгаа газар болохоор энэ хоёр ингээд бие биен дээр гарчдаг. Энийг нь супер позиц гэж нэрлэдэг байгаа. Дээр нь гарчиж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ супер позиц. За хоёр хонхор юм долгион байсан гэж болно шүү дээ. Тэгэхээр бол биенийгөө доор ороод юм хоёр дахин хонхор болчихдог. Нэгэсэндээ юм хоёр овгор долгион явж байгаа юм бол хоёр дахин овгор болоод яг огтлцох үедээ тэгээд үргэлжлээд ингээд нефт гараад ингээд яваад. Яг л ингээд огтлж байгаад вүнг гэд хоёр дахин овгор болсаа гэд эргээл өмнө нь байсан юм шиг л ингээд мөрөө хөөгөөд ингээд яваад өгцөн. А хонхор авах юм бол хоёр дахин гинт вүн хонхор болоод. Энэ дээр супер позиц хамгийн сонирхолтой юм болохоор нэг хонхор нэг одоо ийм овгор хоёр явж ялаа гэж хэлдэг л да. Тэгвэл энэ хоёр байхгүй болж байгаа юм шиг болсон буцаад ингээд нефт гардаг. Байхгүй болдог энэ их сонир. Хоёрын хоёр ингээд энерги байсан бүхэл бүтэн долгион явж исэн юм байжж алга болцдог юм хачирхалтай үзэгдлийг бол супер позиц буюу долгион л гаргаж чаддаг. Энэ бол долгионы бас нэг юм сонирхолтой шин чанар супер позиц. Бие биен дээрээ давхарлцдаг. Давхарлахаар энэ хонхор дээр нөгөө нэг угурчин давхарлахаар энэ чинь бие биенийг устгаж байгаа юм шиг байхгүй болчихж байгаа юм шиг. Яг тэр үед тас гэж зургийг авчихвал ямар ч долгион байхгүй байсан биш чинь дараагийнхаа момент дээр байсан юм аа гэж гараад ирж байгаа юм шиг те. Ийм хачин ичид үзүүлдэг нөхдөөдийг бол долгион гэж нэрлэдэг. Сонин төгс зохицолч юм шиг. Тий. Байхгүй болж юм. Яг үнэн тий. За тэгэхээр ямар ч сан долгионууд бол мөргөлддөггүй нефт гардаг чсэн яг нэг цэг дээр ингээд тусгаараа чиж нэг цэг дээр давхарлахаараа ингээд ийм илб шид үзүүлдэг. Тэгээд мөрөө хөгөөд нефт гараа авчдаг иймэрхүү зүйлүүд байна. За гэрэл дээр чсэн байдаг л да. Гэрэл дээр хоснохны доршилт моршил гэдэг. Хоёр гэрлийг нэг газар тусгachгууд тэнд унтарч тийм ачаач үзэгдэл болдог. Яг ингээд тэр чинь долгион чинь ингээд долгион лим чинь ингээд гэрэл чинь гэл нэг орчин дотор ингээд өөрийн гэсэн юм долгионыг бол бид нар мэдж байгаа шүү дээ. Ингээл юм хэлбэлдэж гин гэсэн үг шүү дээ. Ингээл мөрөлцөөл хэлбэлцээл ингээд явж чинь өөр нэг өөдөөс нэг юм долгион гарч ирэнгүүт энэ хоёр чинь яг нэг овгорууд нь хонхрууд нь хоорондоо таарч байгаа байхгүй юм шиг болчихдог. Нэгсэнд одоо бидний нүдээр бол унтарч чинь гэсэн үг. Харанхуй болчихж байгаа. Хоёрын хоёр гэрэл тусгаад байгаа чинь харанхуй болчихж байгаа. Тэгээ нэгийг унтрахаар гараад гэрэлтэй болчихдог. Нөгөөтийн унтраагаад нөгөөтийн насахаар гараад ирдэг. Хоёулын зэрэг асаахаар унтарчдаг юм чинь үзэгдэл. Тэр гэрэл дээр энэ үзэгдэл ажиглагддаг. Дуун дээр энэ үзэгдэл ажиглагддаг. Яг миний одоо чихний хоёр талаас яг ийм эсрэг бие биенийг устгаж байгаа долгион явуулах юм бол ерөөсөө сонсогдохгүй гэсэн миний чихэн дээр. Одоо нэг агаар дотор ингээл тэр дуучин тархаж штэ тэ. Яг өөдөөс нь яг эсрэгийг тавьчихвал энэ хоёр чинь ингээ мөргөлдөөд бие биенийг устгаад ингээ байхгүй болчих واخхой. Тэгээ ийм сэн үзэгдлүүд бол долгион дээр ажиглагддаг байна. Ямар сонирхолтой юм бэ? Тийм их сонирхолтой. За тэгээ цаашаа ингээ явъя. Тэр за ингээд 2 бильярдын бөмбөг дээр бол төрөний нөгөө нэг юу чинь одоо жишээлбэл ингэж юм л та. Тэр энергиуд 2 бильярдын шар ингээд дүнг мөргөлдөнгүүд нефт гарч ийн гээд нефт гарч 2 энергийн нефт гарч ийн 2 бөмбөг нь ингээд мөргөлдөөд ингээд гэсэн шүү дээ. Энийг баталцуулна. Энийг ингэж бас хүмүүс бодож болно шүү дээ. Гэхдээ эн чинь яг ингээд бас их бөмбөг шиг ингээд мөргөлдөнгүүтээ бас ингээд хоёр тийш яваад байгаа байхгүй. Энэ долгионд А гэдэг нэр өгөөд энэ долгионд Б гэдэг нэр өгчих юм бол баруун талаас ирсэн А долгион яг баруун чи ойгоол баруун зүг рүү яг бөмбөгтэйгээ цуг явж байгаа маа гэж хэлж болохоор байгаа. Тийм ер нь бол яг тэгж харагдаж байгаа шүү дээ хэрвээ. Тэнгүүд ингэж бодож болно. Өөдөөдөөсөө бөмбөгнүүд ирж байгаа тэр бөмбөг биш үү те. Тэр бөмбөгийг нэг нь хоёр дахин хурдан, нэг нь арай удаан. Одоо хоёр дахин удаан гэсэн үг шүү дээ те. Нэг нь илүү хурдан хурж ирээд, нэг нь арай удаан хурж ирж байсан гэж үтээ. Тэгвэл тас мөргөлдлөө бөмбөгнүүд яг нөө хурднууд нь яг солигдсон юм шиг нефт гарсан юм шиг нөө хоёр дахин хурдан ирж исэн бөмбөг маань хоёр дахин удаан ойно. Хоёр дахин удаан ирж исэн бөмбөг нь хоёр дахин хурдан болоо очино. Тэгэхээр яг одоо ингээл нэг талаас нь хурдан бөмбөгээр нөгөө талаас нь удаан бөмбөг ирсэн тас ойсноо ингээд нөгөө бөмбөг нь илүү хурдан болоод хурдан бөмбөг нь удаан болонгууд чинь чи яаж юм гэхээр хэрвээ яг бид нэг төсөөлж харж чадах юм бол би одоо энд гоё анимашн зохиоцсон байх юм бол эн чи яг ингээд те эндээс хурдан долгион одоо юу ирээд энерги ирээд эндээс одоо арай удаан энерги ирээд тэгээ тэр хоёр нефт бие
гарч байгаа юм шиг батлагдана гэсэн үг шүү дээ энэ чинь те. Үнэн тийм биш те. Нэр энергиуд нэвт гарч ийн гэдэг нэг ингэж харж байна гэсэн. Тийм байна. Яг тархин дотроо сая яриагаар чинь төсөөлсөн чинь тийм биш үү? Тийм. За ингээд энэ бол ерөөсөө ингээд ус мусны мандал дээр ч гэсэн одоо бидний энэ механик бөөм зүйлүүд хүртэл ингээд хоорондоо мөрүүлдгөрөө юм бас долгиолог үзэгдлүүдийг энэ энерги дунд нь ингээд ийм долгиолог байдлаар тархдаг юм байна гэдгийг бол илэрхийлж байгаа юм сайхан жишээ аваад байгаа. Тэгээ бильярд тоглодог хүмүүс маань бол тэ хавтхан геометр. За дээрэс нь одоо энэ гоё энергийн долгионы туршилтуудыг одоо хийгээд байж байгаа байх нь шүү дээ тэ. За энэ долгионд бас нэг аюулгүй тийм сонирхолтой юм юу гэдэг. Шин чанар үүдэн болохоор тогтмол хорцтой байдаг. За яг усны мандал дээр долгионд баг зэрэгөөр гэхдээ ерөнхийдөө бүх л долгион. Одоо бидний авч үзээд байгаа энэ бүх төрлийн орчин тархаж байгаа бүх төрлийн долгионд бүгдээр яг тогтмол хорцтой байдаг. Одоо би хичнээн том долгион байсан ч гэсэн тий альсгүй хичнээн ингээд нарийн жижигхэн долгион байсан ч гэсэн бүгдээр яг адилхан хурдаар тархдаг. Энэ долгионы нэг бас өрөмт шин чанар. Тэр нь болохоор тухайн орчныхоо хэр хурдан одоо тэр долгионыг энергийг тархуулах вэ гэдэг тэр шин чанараас нь болдог гэсэн. За одоо жишээлбэл те ус агаар байх юм бол ингээд нэг тодорхой урттай тархна. Би тэн дотор хичнээн чанга ашгарсан, хичнээн аяархан ашгарсан ч гэсэн альсгүй ингээд ямар ч давтамжтайгаар вау гэж ашгарнаа гэж ашгарнаа гэж ашгарнаа. Миний дооны хурд тэр яг 300 м/сек хурдаараа л явна. Тэр нь орчноос шалтгааллах юм уу тийм? Тийм энэ бол долгион тархах хурд гэж үздэг байгаа. За тэгэхээр усны мандал дээр байна уу? Агаар дотор байна уу? За усан дотор бол арай удаан тархан тий. Гэтэл бас би усан дотор хичнээн яаж шашгарсан гэсэн тэр усан дотор арай нэг жоохон удаан тэгсээр биш хурдан тархдаг, илүү хурдан тархдаг. Агаараас илүү хурдан тархдаг. Тэг ингээд илүү хурдан тархаад байгаа гэсэн би тэрийг бол илүү хурдан болгож чадахгүй, илүү удаан болгож чадахгүй. Долгион бол ерөөсөө нэг л хурдаар тархдаг. Бид нар бөмбөгийг бол янз бүрийн одоо хурдаар хөдөлгөж болоод байна шүү дээ тий. За энийг хурдан хөдөлгөж юм. Бильярдын шаргийг хурдан хүчтэй зөгчих юм бол илүү хурдан яваал сул зөгчих юм бол илүү удаан яваад байгаа гэсэн. Агаар за энэ агаар чи ер нь бүхлийн орчинд тархаж байгаа дуунууд бол ерөөс дандаа л нэг хурдаар тархдаг. Гэхдээ тухайн орчноос шалтгаална. Жишээлбэл агаар дотор явжсэн долгион ингээд усан дотор орохоор одоо агаар дотор явжсэн дуу байна шүү дээ тий. Тэр усан дотор орохоор арай илүү хурдан болоод цаашаа тархдаг ч юм уу тий. Энээс нь болж тэр нэг долгионы хугарал мугарал энэ төр гэдэг үзэгдлүүд нь ажиглагддаг гэх мэтчлээ. Маш тийм сонирхолтой ийм зүйл байгаа гэдэг. За ингээд хоёулаа жоохон байж байгаад удахгүй рекламныхаа дараа энэ төрлүүдийн хамт хоёр нь ямар төрөлтэй тийм механик инээ тэрэгэд гой тийм сэн долгионод байж байгаа. Гайхалтай. За бидний өнөөдрийн ивент тэтгэгчээр хамтран ажиллаж байгаа компани маань Skytel байгаа. Мөрөөдлийн хөлөг онгоцоор аяллаарай хэмээх бүтээгдэхүүнийг бидэнд санал болгож байгаа юм байна. За энэ ямар учиртай вэ гэхээр ерөөсөө Skytel маань их гоё шинэ урамшуулал байгаа. Гэт хосоороо мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах эрх. Мөн өөр дижитал юм бэлгүүдийн эзэн болж болох юм байна л да. Тэгэхээр энд яах вэ гэхээр Skytel маань хэрвээ шинэ хэрэглэгч болоод дижитал картаараа дансаа цэнэглээд одоо дата багц аваад гих мэтчлэн иймэрхүү үйлчилгээнүүдийг ингээд багцаа ахиулах гэдэг ч юм уу те үйлчилгээнүүдийг авах юм бол урамшууллын эрх ингээд цугларна. Тэгээ урамшууллын эрхээ цуглуулад мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах юм 3 хосыг шалгаруулах юм байна л да. Тэгээ 3 хосынх нь нэг болох боломжтой. Мөн бас өөр дижитал бэлгүүд гэж байгаа. Жишээ нь одоо урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчтэй л гэхэд 11,000 төгрөг, 14,000, 21,000 төгрөгийн картаар дансаа цэнэглээд мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах эрхээ ч аавна. Мөн сар болгон тодруулаад iPhone 16 гар утасны эзэн болох боломжтой юм байна. Тэгэхээр ер нь энэ мөрөөдлийнхаа хөлөг онгоцоор аялах ийм сайхан боломж болон iPhone 16 гар утасны эзэн болох гэх мэтчлэн энэ урамшууллыг сар болгоны 4 сарын 30, 5 сарын 30, 6 сарын 30-ны өдөр тус сошиал хуудасаараа шууд тодруулах юм байна. 3 удаа. Тийм байна. Тэгэхээр яг шинэ хэрэглэгч болох ч юм уу те дата багц авах, датагаа ахиулах гэх мэтчлэн энэ үйлчилгээнүүдийг нь аваад 4 сарын 30, 5 сарын 30, 6 сарын 30-нд нэг үл хөлөг онгоцоор аялах боломжтой, нэг үл iPhone хожих боломжтой байх нэ. За тэгэхээр утасны дугаар нь 1815 15 15 болон 15 15 1815 15 15 болон 15 15. За Skytel-та маш их баярлалаа. Баярлалаа. Энэ гайхалтай. Энэ нэг сумаар 2 туулай.
Нөгөө хоёр утгаал тулаа бодох юм байна. Хосоор яваад өгнө гэдэг чинь тэгээд бүр олон тулаа болчихж шүү дээ. Тэгээ бүр 3 хос байгаа тийм боломж өндөртэй. Тийм ээ. Тэгээд хосууд хоорондоо ингээд уцаар ярих нэгж бол дороо л дуустсан шүү дээ ер нь л тий. Тэгээ нэгжээ авангаа хоёлаа бас тий. Гэт нэг аялаад ирэхэд бас яах вэ тий. Яг үү. Гэр гайхалтай. За баярлаа. За энэ төрлүүд гэдэг энэ долгионууд ямар төрлүүд байдаг вэ гэдэг одоо механик, цахилгаан соронзон энтер гэдэг төрлүүд байгаа. За энэ дотор бол аюул сонирхолтой бас төрлүүд нь хүртэл дотор байгаа гэдэг. За одоо механик долгионы тухай ярил л да. За ерөнхийдөө физик орчинд тархдаг тийм долгион. Физик орчинд тархдаг долгионыг бол бид нэр одоо механик гэдэг. Орчин нь ерөөсөө уян харимтгай, нягт энтер гэдэг янз бүр үж болно. Одоо жишээл агаар бол юм сэрэг, уян харимтгай байгаад байна шүү дээ. Ус бол уян харимтгай биш байхгүй. Ус бол маш сонирхолтой. Одоо ингээд бид нар ч ингээд жоохон бахтай юм зүггүй шиприцэн дотор усыг л ингээд тоглолдог байстай шахаж амгаал те. Тэгвэл тэр шиприцэн одоо зүггүй шиприц шүү. Тэр дотор ингээд хийчихэд Хүүхдүүд маань сонсож байгаа зөөгөө шиприц шүү. Ингээд агаар хийчихэд ингээд хошууг нь тагалж хагаад ингээд дарахаар ингээд арагдаад тэг сорхоор сорогдоод идэх байхгүй. Энд чинь уян харимтгай байгаад шүү дээ. Ингээл татж байгаа л тавингууд бүг гэл сорогдчихдаг. Ингээд дарж байгаа л тавингууд ингээд бүг гэл гараад ирдэг те. Энэ үл ингээд уян харимтгай гэсэн үг. За тэгвэл ус бол бид нэг хийчихэд хошууг нь дарчаад ингээд хөдөлж чадахгүй. Энэ бол ингээд уян харимтгай биш юм те. Тэгэхээр тийм орчин дотор бол дуу илүү хурдан дарахдаг. Уян харимтгай байх юм бол агаар дотор бол арай жоохон удаан дарахдаг ч юм уу те. Иймэрхүү юм болоод тийм гэсэн. Нэгэсэнд одоо ингээд агаар дотор жижигхэн юм шиприцүүд байгаа тийм гэсэн. Зөөгөө. За тэгээд тэр баахан шиприцүүд бие бинийгаа ингээд шахаал нэг нь шахагдангууд ингээд нөө уян харимтгай юм чинь шахаж яснаа л гинт нөгөө тишээ шахсан нөгөө талд нь үйж байгаа нь дахиад шахагдаал ингээд түг гэд ингээд амжаа авч шүү дээ. Усоохон бол шууд тэр чинь нэг шахангууд л бүгдээр нэгэн зэрэг тэр тараа шахагдаал ингээд нөө шахагддгүй зүйлүүд юм чинь ингээд те илүү хурдан тарахад байна ч юм уу те. Иймэрхүү янз бүрийн аргаар одоо ойлгож болно физик, механик энэ долгионуудыг бол. За энэ дотор нь болохоор хитэд бас ангилж болоод байгаа нь төрөл нь дотроо дахиад төрөлтэй одоо дэг төрөлтэй те. За тэр нь бол одоо за хөндлөн тууш гадаргын интер гэж ангилж болно. За хөндлөн гэх юм бол одоо тухайн долгион ч ингээд тархаж байгаа шүү дээ. Долгион бол ингээд тархаж байгаа чиглэл байгаа. Тэр чиглэлтэйгээ перпендикуляр тархдаг. Одоо жишээлбэл ийшээ ингээд тархаж байгаа бол одоо ингээд урагшаага тархаж байгаа бол ингээд тэр нь ингээд дээшээ доошоо гэж тархахыг. Одоо тухайн ингээд нөө долгионых нь одоо юу хэлбэлцэл нь те. Хэлбэлцэл нь тархаж байгаа чиглэлтэйгээ юм перпендикуляр байдаг. За энэ нөгөөх нь юу юм бэ? Одоо тууш гэдгийг ойлгочих юм бол энэ хөндлөн ойлгомжтой болох гэдэг л да. Тууш нь болохоор тархаж байгаа чиглэлийнхаа дагуу буюу ингээд одоо урагшаа давшчихлаа гэхэд урагшаа хошоо гэж тавихыг тавьшгаа одоо хэлээд байгаа байхгүй. Агаар бол их тэгж давшдаг. Одоо ингээд би ингээд А гэж хашгирангууд миний амнаас гарч байгаа агаар ингээд нааша цаашаа гэдэг ингээд ингэж сархдаг. Тэгээ энийг болохоор бид нэр тууш дэлгэн гэж хэлээд байгаа. Тархаж байгаа чиглэлийнхаа дагуу ингэж хэлбэлцгийг. Тархаж байгаа чиглэлтэйгээ перпендикуляр ингэж хэлбэлцгийг болохоор бид нэр энэ хөндлөн гэж хэлээд байгаа. За жишээлбэл олс байна. Олсон дээр бол бид нар ингээд одоо ингээд урт улс сатжгаад нэг талаас хөв гээл зэгсрэнгүүт чинь гээл тэр нэг долгион гээл явна шүү дээ. Тэр жоохон бахтаа ингээл дэнс мэс тоглодог байсан шүү дээ. Тэр дэнсийг тоглохдоо ингээд янз бүрээр ингээд тэр дэнсийг нэгээд хөв гээл зэгсрэнгүүт тэр тэнцээ нэг долгион үсэл ингээл ийшээ тархаж байгаа шүү дээ. Тэгвэл тэр чинь болохоор одоо ингээд тархаж байгаа чиглэлийнхаа перпендикуляр одоо ингээд дээшээ доошоо ингэж яваад байгаа байхгүй тий. Тэгвэл нөгөө энэ тууш гэдэг нь болохоор одоо дуу байхгүй. Дуу бол ингэж шахагдаж нэгэсэндээ ингээд агаарыг нэг шахаал нэг болол ингэж тархдаг. За энэ бол ингээд хөндлөн тоош. За гадаргын гэдэг нь болохоор усны мандалт эрх долгион бол нэг хэлээд байгаа. Энэ хөндлөн тоош долгионууд бол окторгуй дотор энэ орон зай дотор тархаж байгаа зүйл байхгүй. 3 хэмжээс орон зай дотор тархаж байгаа бол энэ гадаргынх нь болохоор 2 хэмжээсээр тархаж байгаагаар их онцлогтой. За усны мандал бол нэм 2 хэмжээс хавтгай зүйл байгаа шүү дээ. Хавтгай дээр ингэж тархаж байгаа. За ийм нэг 3 төрлөөр нэг ангилж болно. За одоо яг дууг бол бид нар бол ингэж ойлгож болж байгаа. Молекулуудын хоорондох нь нягтрах сэргэж их замаар тархаж байгаа гэж хэлж байна. Одоо яг л түрүүний нэг зүгүү шиприцэн дотор хийж байгаад ингээд шахаж байгаа юм шиг ингээд нэг нягт болол тэгэл тэгвэл нягт болонгоч нөгөө чинь эргүүлээ түлхэн сэргэжүүлж ингээд сорж олон те тэгэх юм бол эргүүлээ сорно гэдэг ч юм уу те ингээд хэлбэлцээд байгаа. Энэ нягтрах сэргэж үзэгдэл төр энэ тууш долгион тархаж байгаа үзэгдлийг бол дууны долгион гэж үздэг байна. За агаар ус хатуу бит гэхэд ер нь төрөл бүрийн юм дотор бүгдэнд нь дууны долгион тархана. За жишээлбэл усан дотор тархаж байна. Агаар дотор тархаж байна.
Одоо жишээл усан дотор бид нэг ярих юм бол сонсогдохгүй те. Өө юу байна гэд арай нэг сонин битүүч юм шиг хэрнэгээ сонсогдно гэсэн. Харин яг тэгэж бодлоо хэрвээ амаа ангаалгаад усан дотор ярьж чаддаг байсан бол ярих сонсогдох юм бах таа гэх. Яг үнэ тий. Альсгол ингээ усан дотор ингээ орцсон байж гадна талаас наа гэж ашгархангууд тэр дуучин ингээ нөө мандалтайгаа үйлчлээ тэр мандлаас нь ингээ усныхаа гүн рүү ингээ тархаад бас ингээ юу байна гэсэн. Одоо тий дуу бол ингээ тархна. Энэ юун дотор дэлхий дотор ингээ тархдаг бас ингээ дэлхийн одоо газар дотор ингээ дуу тархах бас өөр нэгс хурд байгаа. Бас арай нэг жоо анхаараас илүү хурдан тархдаг ч юм уу те янз бүрийн тийм үзэгдлүүд. Ер нь бол ингээд газар чагнал анхаар чагнаж байгаа юм шиг арай одоо морин төвөргөн одоо хэн блэ манай эмээ хэд штэ нөө юуны ноос товчон дээр гардаг хуагчин эмээ. Манай хуагчин эмээ чинь бол ингээд агаараас сонсогдохгүй газар чагнаж байгаа мэдчихдээ штэ хэдэн морин төвөргөө ирж гэн гээд те. Тэр чи одоо газар дотор дуу тархаад байгаа тэр морин төвөргөний энергийг газар дамжуулаад хуагчин эмээгийн чихэнд аваачаад байна шүү дээ. Энэ энерги тархаж байгаа үзэгдлийг бол бид нэр газар дотор ингээд дуу тархаж байна гэж үзэж болно. За тэгээ хэл яриа дуу хөгжимд ашигладаг хит авиа эхо зураглал энэ төр гэдэг одоо бид нар чинь гизгүзийг айлсгуулын хөвлийгээ тэ жирэмсэн хүмүүс ингээд доторх гидсэн доторх хүүхдээ ингээд харуулах гэдэг ингээд очингууд чинь нэг юм ингээл за ингээд нэг гээл хөрөх жагаад ингээд шүү дээ. Тэр чинь ингээд бидний чихэнд сонсогдохгүй хит авиа гэдэг юм гаргаж байгаа байхгүй. Зөвхөн чихэл сонсож чадахгүй болохоос тэр чинь ингээд айгүй нарийн тийм ширхтээ дуу яваад байна гэсэн үг. Тэгээ тэр дуу явал одоо эхо гэдэг чинь бол ингэ цойроо штэ тий. Тэгэл гизэр нь гэж хашгирсан чинь нэгэд нь гэл энэ хүүхдийн толгой байна гэл за энэ нэг жан гарна байна гэл ингэ цаашаа явдаг гэсэн. Гарн дээр нэг байгаа толгой дээр нэг байгаа гэл хүүхэн дээр нь ягаад явж гин гэсэн штэ тий. Тэгээд эхо гэж нэрлэлтэй. Яг үнэ тий. Яг дуу байхгүй тий. Дуу дээр ерөөсөө бид тэр эхо ч ер нь цуураа гэж байгаа штэ. Яг үнэ тий. Ер нь бол бид нар дууны хурдыг л мэдчих юм бол ер нь тэгж болно штэ тий. Гэл хашгирангууд цагаа харж байгаа гэж хашгираад хамгийн түрүүнд хаанаас ирж гэн гэдгийг за тэдэн метрийн зайд нэг юм дуу ойлгодог юм байна. Дахиад дараагийнх нь цураа хизээ ирж гэн гэдгийг сонсож байгаа л за тэдэн метрийн цаана тийм байна гэдгийг шууд мэдчих чадах байхгүй. Энэ бол одоо эколокац центр гэдэг ч юм уу те. Эхогоор ингээд бид нар ингээд орон зайг баримжаалаад байна шүү дээ те. Тэгэхээр хит аваагаар ингээд оншилж болдог байх нь байна. За ерөөсөө янз бүрийн маш хүчтэй юм долгион үсгэх маягаар нь тесрэг бөмбөг ажилладаг. Одоо ер нь бол тесрэг дэлбэрдэг бөмбөг бол те одоо юунд тохол сансарт тохон бол ингээ хажууд айгүй их тод гэрэл гарна гэхээс шул тэр бөмбөг бол надад нэг амар би л яг хажууд нь ингээл байж чадахгүй л яахчгүй бүр сонсогдохчгүй. Ингээ надад хорог хөрөл очруулахгүй ингээ тэр үгэнд бүв гэдэг бүр сонсогдохгүй шүү дээ ингээ ачин те. Гэтэ агаар дотор охин бол тэр чинь ингээ агаарыг шахаад тэр шахсан агаар нь ингээд яваад юм хорлон сүдгээ яваад байгаа байхгүй. Тэр нэгсэндээ бид тэр дуу авиаг ашиглаад одоо ингэж хорлон сүдгээд байна шүү дээ тий. Тэгэхээр энэ дууны долгион гэдэг бол тэр их энергийг хүртэл ингэж бас зөөгөөд долгионыг нь ашиглаад бид тэр ингэж юм цонх мохаглаад хүн амтан даалж сүдгээд ингэж яваад байгаа. За тэгэхээр энэ дууны долгион гэдэг бол тимч бас сайхан айтайхан идэх шохон нь шүү дээ тий. Эвгүй ашиглаад эвгүй л гэсэн. Энэ дээр яг нэг илүү асуулт асуучих. Хасаа нөгөө тэгэхээр инфразвук энтер гэдэг инфра дуу маа гэж байдаг. Тэр чинь бас долгион юм уу? Тий. Одоо ультра инфра гэдэг чинь яг хоёулаа адилхан байхгүй. Ультра гэдэг нь болохоор одоо дээд гэсэн үг. Инфра гэдэг нь доод гэсэн үг байхгүй. Тэгэхээр бидний чигээрээ сонсож чаддаг юм долгионы юм мож байгаа. За энэ бол ингээд децибел нь те одоо нэг юм гэдэг нарийнхан дуу байх юм бол одоо тэр чинь амар нарийн дуу. Өө гэдэг дуу байх юм бол энэ бүдүүн дуу болчихж байгаа байхгүй те. За бид нар энэс өө гэдгээс ингээд доошоо сонсож чадахгүй юм бол доод гэж гарна. Энэс доош явах юм бол инфра саунд гэж байгаа. Энэ бол ерөөсөө бидний сонсож чадахгүй л одоо сонсохоос доош бол гэж байгаа тийм. Тэгсэн мөртөө тэр нь тухайн одоо хөгжимд ч юм уу тий байж болно гэсэн үг үстэй тий. Бид нар л сонсогдохгүй болохоос шул амтд бол сонсон шүү дээ. Ер нь бол хүмүүс ч айгүй тийм амиж амтд ч дээ айгүй тийм эготой амтд ч дээ тий. Өөрсдийнхөө л нүдэнд харагдж байгаа юм бол энэ бол гэрэл гээл тий. Энэ наад гэрэлч яад ингэсэл хүн одоо бид нар л харж чаддаг ингээд тий. Бусад амтд нь бол янз бүрийн гэрэл харж байгаа. Гэтэл одоо чимээ мэмээ бас хийж болно шүү дээ. Хит авиа сонсдог альсвал одоо нам авиа гэдэг одоо тэр саяны тэр инфра гэдэг агааг чинь сонсдог иймэрхүү амтдчихсан байна. Одоо тэр нэг юм нохооны шүгэл одоо тэр юуг гаргаад тэр инфраг л гаргадаг баг. Өө инфра биш юу лээ тэр хит авиаг нь ультраг нь гаргадаг баг. Тэр бас тэр хэрэг болдог л ахaltaа нэрээ юунд хэрэг болдог юм бол тэр инфра нэг юм хэрэг болдог баг тий. Зүгээр яг хэрвээ инфра авиа байх юм бол би хөгжмөөр ярих юм бол тэрнээс олж ингээд амиа орсон тохиолдол. Амар. За бас тийм юм байна тэр чинь. Саяны тесрэг бөмбөг мөхтэй адилхан юм. За системик долгион гэж байгаа. За түрүүний бид нар ингээд
газар дотор ингээд дуу явж байгаа гэдэг гэсэн шүү дээ. Энийг бол seismic долгион гэж нэрлэдэг. За seismic долгион одоо ер нь бол газар хөдлөлтийг л бид нар хэмжих гээд байгаа. Seismic аппарат гэхээр газар хөдлөлтийг хэмжиж яадаг аппарат. Тэгээд ингээд газар яаж хөдөлсөн бэ гэдэг ингээд бүртгэе авч яадаг гэсэн үг шүү дээ. Газар бол янз бүрээр хөдөлж болно. Байжууд нэг хүчтэйг унхад одоо тодорхой хэмжээгээр юу шүү дээ хөдлөн шүү дээ. Тэрийг хүртэл ингээд бүртгэж авч чадна. Ойрхон байгаа seismic аппаратны хажууд унхах юм бол за ингээд хүчтэйг дэвсгэхэд альсгүй ингээд тэнд нэг бөмбөг дэлбэрэхэд хүртэл одоо бүртгэж авдаг. За тэгээд газрын гүнд ямар нэг юм газар хөдлөлт мөдөлт тесрэлт дэлбэрэлт ямар нэгэн тийм тектоникийн хөдөлгөөн болох үед дандаа ингэ хөдөлж идэг. Ер нь газар хөдлөлтийг хэмжиж байгаа шүү дээ. За энэ газар хөдлөлт бол дотор айгүй олон төрлийн тийм долгионууд байж байгаа. Газрын гүндний үссэн долгионд бид нар газар дээр нь гарч ирээд ингээд мэдрэгдээд байна шүү дээ. За тэнгууд газрын гүндээ хөндлөн тархаж байгаа долгионыг P долгион гэдэг, тууш тархаж байгаа нь S долгион тэр гэдэг юм байна. За хөндлөн туушийг түрүүн бид нар ярьсан шүү дээ. Явж байгаа чиглэлээ дагуу байна уу эсвэл перпендикулар байна уу гэдэг тэрийг нь PS гэж нэрлэж. За энэ бол гүндээ тархаж байгаа гэх. Энэ мандал дээр нь тархаж байгааг бас бид нар янз бүрээр нэрлэдэг юм байл л. За энэ мандал дээр нь болохоор газрын гадарга дээрээ тархаж байгаа нь болохоор дээш доошоо хэлбэлдэж байгаа. Одоо ингээд усны мандал шиг хэлбэлж байгаа юм тэр релей тархалт гэдэг юм байна. Ингээд дээшээ доошоо болж байгаа. Тэгэхээр одоо бид нар ийм релей тархалт байх юм бол бид нар ингээд сандал дээр ингээд одоо дээшээ доош олох нь шүү дээ. За тэгэх юм бол хоёр хажуу тишээ ингэж бас хэлбэлцэж байгаа. За тэгэх юм бол энэ love долгион гэдэг юм. Айгуу love яг бүр хайр гэдэг үг. Одоо яагаад гэвэл бүү хэлээд байгаа юм хаашаа те бүү гэд газар хөдлөхийг одоо бөө хэлж бодох нь хаашаа энэ ч одоо бөө юм болно шүү дээ ч одоо те хашиж гоохчод бөөнлөн болох хэвээр тэр яагаад ч love гэд нэрлэлсэн. Альсгүй энэ нэг нээсэн хүн амьтныхад л нэр баг. За энэ сисмограф гэж нэрлэдэг байгаа seismic аппарат тэр нөө seismic газрын хөдөлгөөнийг долгионыг бүртгэж авдаг. Ер нь тэр энергийг л бүртгэж аваад байна гэсэн үг шүү дээ. Энэ айгүй тийм лаг давуу талтай, онцлог давуу талтай. Хит хитэн дэлхий дээр үж байгаа ийм сисмографуудыг нийлүүлж хагаад бид нар яг цаг хугацааг ингэж хэмжиж хагаад бүгдээр ингэ нийлүүлээд уншин шүү дээ. Тэгэх юм бол тухайн газар хөдлөлтийн одоо их сурвалж хаана вэ гэдгийг бид нар мэдчихэдэг. Газрын гүд хэдэн метр байсан бэ? Яг тэнд байсан бэ гэдгийг мэдчихэж чаддаг. Тэгэхээр долгион ч ингээд бүгд нэг хурдаар тархдаг гэдгсэн шүү дээ. Газар дотор хүртэл нэг хурдаар тарах хэрэгтэй. Тэгэхээр бид нар ингээд за энэ дээр тэдэн минутанд ирсэн, энэ дээр тэдэн минутанд, энэ дээр тэдэн минут ирсэн гэдэг юм нийлүүлэнгүүд нэг юм бөмбөлөг үүснэ. Тэр бөмбөлөгийн ухраагаа тоглонгууд тэд нар чинь бүгдээр яг их үсвэр дээр очиод ингээд огтлцдаг. За энэгээр бид нар юу мэдчих болдог вэ гэхээр аль улсад ямар бөмбөгийн туршилт хийж гин гэдгийг мэдчих болдог. Одоо нэг өсөндөө бид нар нууж чадахгүй гэсэн үг тэр. Гэлт агаарт байж байгаа альсгүйлийн газар дээр байж байгаа энэ зүйлүүдтэй за тэдэн тонны туршилт хийлээ. Тэдэн тонны цөмийн бөмбөг дэлбэллээ гэдгийг шууд бид нар мэдчих чаддаг дэлхийд даяар. Энэ аюу сонирхолтой байгаа зү. Зөвхөн бид нар одоо энэ газрын хөдөлтийг мэдхээс гадна тэгээ бас биеийнхээ чагнаад одоо баахан имэнэр хин юм хоогч имэнэр байж идэг гэсэн. Хоогч имэ бол 24 долоо ингээл газар чагнаад байж идэг гэсэн. Бүх улсын тагнуулын газрын хоогч имэнэр. Яг үнэ тийм. За энэ хоогч имэнэрийн бас нэг хийдэг юм нөлөөр юу гэхээр дэлхийн үеижлаа гэж хэлдэг л та. За нэг цөмийн бөмбөг ч юм уу нэг хүчтэй газрын хөдөлт болонгууд эн чинь бас дэлхийд дотоороо бүтэн тарахад эсрэг тал дээр очдог бас. Энийг бид нар ингээд эсрэг талд нь байгаа баахан seismic аппаратуудын одоо сисмографуудын одоо яг саяных шиг бүртгэж аваад яадаг вэ гэхээр эн чинь ингээд долгион чинь бөмбөлөг тарах хэрэгтэй шүү дээ ингээд те нэг л хурдаар тарах хэрэгтэй юм чинь. Гэхдээ нөгөө орчин өөрчлөгдөхөөр энэ долгионууд чинь хугардаг гэдэг байгаа шүү дээ те. Тэгвэл дэлхийд дотор ямар бүтцтэй ямар хэр нягттай ийм зүйлүүд байна гэдгийг яг энэ долгионоос сэргээж авч болдог. Нэгөөсөндөө за энэ бөмбөлөг биш вэ ийм хавтгайд байна. Тэгэхээр эн чинь ингэж ухраагаад тоглох юм бол энэ хавьд нэг ийм нягт зүйл байна. За энэ бүр дотор бүр нягт юм гэд бид нар дэлхийн доторх энэ бүтцийг нь мэдчих болдог. Энэ цөмүүдийг мэдчих болдог. Ямар гоё юм бэ? Сонирхолтой юм аа. Энийг болохоор ray trace гэж нэрлэдэг галаг гоё нэртэй. Хоогч имэнэр бол ийм мундаг юм. За хоёул удахгүй усын төлөөний тухай ярив. За өдөр болгон хасаатай нэвтрүүлэг хөтөлмөр санагдчихжээ шүү. Өнөөдрийн нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ өрөөтэй Төлөж Bakery маань. За Төлөж Bakery маань болохоор ер нь биднэрт маш гоё бүтээгдэхүүнүүдийг санал болгодог. Тэгээд энэ удаадаа bagel сэндвичийн хоёр төрөл гаргасан байна. Тэгээ эхнийх нь болохоор cranberry chicken bagel сэндвич гэж байгаа. Тэгээ энэ болохоор нэг цангис жимс
Тэгээд дахианы цээж махан авчурахтай bagel sandwich байхгүй. Тэгээд ингээд жимс мах гингүүд амар сэн сонсогдож байгаа. Яг амтлаад үзэх юм бол үнэхээр гоё юм бэлээ. Ер нь мах гэдэг зүйл өөрөө жимстэй айгуу сайхан зөгцдөг. Хоньны махыг жишээ нь банантай идэж болдог гэдэг ч юм уу. Яг тэр шиг дахианы мах маань, дахианы ялангуяа цээж мах маань цангас жимстэй маш гоё зөгцдөг байхгүй. Тэгэхээр яг тэгээ энэ бүр амт нь бол бүр үнэхээр амар сонин маш гоё. Тэгээд bagel гэдэг нь гол нь будааны гурилны агуулмжтай. Тэгээд тусгайлан крем чиз болон оливер амталсан ийм cranberry chicken bagel sandwich байгаа юм байна. Дараагийнх нь болохоор sesame bagel sandwich. Sesame онгой өндөг гахаан махан хавчурахтай bagel sandwich гэдэг. Тэгээд мэдээж bagel маань будааны гурилны агуулмжтай. Тэгээд крем чизээс гадна гүнжтийн өрөөр амталсан болохоор нэг тийм гүнжтийн өрчний гоё чимх амтыг бас мэдрүүлдэг тийм. Ингээ бүх салбараар нь борлуулагдаж байгаа төлөөжүүгийн маань холбогдох утас 75 75 75 10 75 мөн вебсайт нь TLJ-mn, Facebook нь Төлөөжүү Mongolia, Instagram Төлөөжүү MN. Тэгээ Төлөөжүү гэдгийг маань нөгөө товс солиос жуурс гэж бичдэг шүү. За Төлөөжүүдэд маш их баярлалаа. Тэр нэрээ бас сонирхолтой анх уншиж чадахгүй бас баларч ээж үлээ. Энэ таньдаг bagel явж шүү дээ, тий. Тэгээд таньдаг bagel-ийг гэрчээд донд нь бас гоё юм хийсэн байна. Тийм байгааз. Тийм байна. Энэ бүр яг идэж үзмээр санагчлаа. Энэ 4 сарын 1 ингээ хурцхгүй байгаа таньчид бүр хэрвээ тийм байх юм бол би гэртээ очиад өөрөө хийжэднэ. Тэгэх юм бол Төлөөжрөө залах штэ 75 аруулсан. Яг үнэ. За баярлаа. Баярлалаа. За бид нар чи усны долгион дээр тогтсон. За усны долгион ч бас их алдартай да. Ер нь салхи татралт энэ төр гэсэн хөдөлгөөнүүдээс тэг янз бүрийн бас нөө далайн мандал дээрх ч юм уу усын мандал дээрх хөдөлгөөн альсгуулд ороолд нь ёроолд нь байгаа дээр нь байгаа хөдөлгөөнүүдээс энэ одоо усны мандлын долгионууд бол бий болж байгаа. За энэ дээр нь одоо жишээлбэл янз бүрийн тийм долгионууд үүсч болж байна л да. Одоо тэр тухайн долгион за далайг чи яваа л да. Далайн мандал дээр ингээд тархаж байгаа ингээд ер нь л ингээд шил шиг төл шиг ингээ вэждэг далай гэж ер нь ус байхгүй шүү дээ тий. Ингээл вэждэг чинь юм цалиглаал нэг жоохон ч юм уу айсвал ихээр ч юм уу бүр ингээл цунами болол ингээл вэждэг. Тэгвэл тэдний тэр долгионы уртаар нь ингээ төрх өрхөн ялгцсан байт юм байна л да. Одоо бид нар үүл мүлийг хараа сэмжин мэмжингээ ялгцдаг шиг ингээ ялгцсан байждаг. За энэ жижигхэн баахан бол энэ капилляр гэдэг юм байна. Жижигхэн хөрхөн долгион нэг юм галуу малуу дээгүүр нь яваал өнгөрөнгөтийн капилляр долгионууд альсгэл нэг жижигхэн чолоо шидэм капилляр долгионууд бий болно. Жижигхэн хэдхэн сантиметр долгионууд ингээд тархаж байгааг ингээд бид нар капилляр долгионууд гэж. За энэ арай том баахан бол энэ таталцлын гэдэг юм гравитац гэж ярилдаг. Яагаад тэгэхээр татах хүчнээс болоо тэр баахан долгионууд чинь нийлээл салхи малх сэвшээл янз бүр болоод ингээл бүх долгионууд чинь нийлээл таталцлын хүчээр нэг болоод нэг том овгор юм болоод нэлээд хэдэн метрийн зайтай том долгионууд болчтой юм байна л. Тэгэл далайг ингээл харахаар чинь ингээл те том долгионууд ингээл айлсаа явж идэг. Эдрийг нь болохоор бид нар бол таталцлын гравитацийн тийм долгионууд гэж нэрлэдэг байгаа. За бүр амар хүчтэй болоод бүр ингээ оож цоогож гарч ирээд ингээ юм нороогаад яваад их юм бол тэрийг цунами гэж нэрлэж байгаа. За нэг иймэрхүү төрлийн одоо усны мандал дээрх ингээд хөрхөн нөөс ихсүүлээд амар усны долгионууд хүртэл байж байна. Долгионууд бас нэлийн хорлон сүйдэгдэг нөхдөөд байгаа дээ шүү дээ бас. Зарим агаар дээрхэн ч гэсэн усан дээрхэн ч гэсэн ингээд баглын тийм гамшигт үзэгдэл болоо ингээд явчихдаг. За иймэрхүү тийм сонирхолтой долгионуудс байдаг юм байна. За энэ усны мандал дээрх нэг сонирхолтой босод долгионоос ялгарх тэр шин чанар бол яг түрүү хэлсэн шүү дээ. Бүх долгион тархах орчнууд бол бүгдээрээ долгионы хурд гэдэг ганц л юм байдаг. Ерөөсөл тэр хурдаараа л явдаг бол усны мандлыг арай жоохон өөр үүдэг. Ягаад гэвэл тэр чинь нэгд усан дотор явж байгаа долгион гэж байна. Дууны долгион маань. Усны мандал дээр байж байгаа тэр усны мандлын долгион маань гэж хоёр долгион байна шүү дээ. Энэ хоёр чинь бие биенээгаа үйлчилсэн. Дотор нь явж байгаа нь 3 хэмжээсээр мокторгуу дотор тархаж хагаад 2 хэмжээст нь гадаргуу дээр нь арай өөр геометрээр арай өөр математик уулаар тархна гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр чинь хоорондоо ингээд огтлцохороо арай нэг өөр тийм шин чанар үзүүлдэг. Тэр нь нэг онцлог нь ийм том бүдүүн долгионууд нь одоо долгионы урттай долгионууд нь арай ингээ хурдан яваад иддэг. Энэ жижигхэн долгионууд нь арай удаан яваад иддэг. Ийм сонин үзэгдэл бий болдог. За тэгэхээр зөвхөн усны мандал дээр л ажиллаж болдог тийм долгионуудлаар одоо жишээл бид нар ийм маш хурцтай ийм юуны завьар одоо усан завьар ингээ явж байгаад артал гарч байгаа тэр долгионууд нь болохоор зүгээр энгийн тэр гардаг долгионоос шал өөр юм сонин долгион гарч ирдэг. Маш өрөмөц долгион гарч ирдэг. Энэ долгион бол зөвхөн усны мандал дээр л гарч ирнэ. Ягаад тэгэхээр энэ баг зэрэг өөрөөр хурцтай тархаад байгаасаа болдог ийм үзэгдэл байна.
Тэгэхээр энэ бусад долгионуудаас бүх долгионууд тухайн орчин дотор нэг л хурдаар зарах чахад усны долгион л ганцаархна энэ хуулийг зөрчдөг. Гэтэ баг зэрэг иймэрхүү сонирхолтой юм. Айлын сахилгагүй өвчг. Тий. За ингээ механик долгионууд гэдэг бол нэг иймэрхүү юм байна. За энэний дараа болохоор цахилгаан соронзон долгион гэж байна. За цахилгаан болон соронзон орон гэдэг байгаа юм. Одоо хоёр соронзол ингээ хоорондоо ингээ түлхэлцээд байгаа, таталцаад байгаа ч юм болохоор юм орноор таталцаад байгаа байхгүй. Чи шууд хоорондоо хөрөхгүй. Хоёр бильярдны бөмбөг бол заавал хоорондоо үнсэлцэж, цогцолцож биеимнийгаа ингээ энерги дамжуулаад шүү дээ, тий. Тэгвэл энэ цахилгаан орон соронзон орон дотор болохоор соронзонууд биеиндээ хөрөхгүй юм бижээж ингээд одоо нэгэсэндээ хүрээд идэг гэсэн үг. Хөрөхгүйгээр хүрээд идэг. Тэр орноор дамжуулаад байна шүү дээ, тий. Тэгвэл цахилгаан орон гэдэг нь бас яг адилхан юм. Тэр цахилгаан гэдэг нь орон байж байгаа. Тэгээ соронзон гэдэг нь орон байж байгаа. За Максвелл гэдэг хүн болохоор энэ хоёр чинь нэг юм байна гэдгийг нийлүүлж авчихсан. За тэгсэн чинь цахилгаан орон дотор нэг долгион гарахаар тэр нь соронзон орон доторх одоо долгионыг үүсгэдэг. Тэгээ соронзон орон доторх долгион нь болохоор цахилгаан орон доторх долгионыг үүсгэдэг. Гэт инхээр чинь одоо бие биенийгаа ингээд дэмжээд ингээд явж өгөхөр байгаа сте тий. Ингэж явж байгаа долгионыг бид тэр цахилгаан соронзон долгион гэж нэрлэдэг. Гэхдээ ерөөсөө огт одоо соронз байхгүй газар, огт энэ цахилгаан байхгүй газар нэг тэр орон дотор ингээд тархаад эхэлсэн долгион тэр чигт ингээд тархаа явждаг. Бие биенийгаа ингээд чилаг гэлэнгүүт үгүй чилаг ингээд ерөөсөө ингээд тархаа явчихдаг гэсэн. Ийм одоо долгионуудын нэг нь бол бидний мэддэг гэрэл. Бидний нүдэнд үзэж байгаа гэрэл бол тийм төрлийн долгион гэсэн үг. Одоо тухайн BTS-ээс салцсан те одоо тэр хаавс нарнаас бид нар дэрж байна. Хаавсын хитэн тэрбум жилийн цааталт байгаа галактикаас бид нар тэр хүртэл гэрэл ирж штэ те. Энэ хүртэл тэр цахилгаан соронзон орнууд чинь бие бинийгаа хөөргөж авсан байж штэ те. Ямар ч масс байхгүй, ямар ч одоо юм юу байхгүй. Долгион тарахад бидний нүднэр хүрээд ирж байгаа. Ийм сонирхолтой үзэгдлийг цахилгаан соронзон долгион гаргадаг. За энэ долгион тархах хурд гэдэг юм заавал байдаг гэдсэн шүү дээ, тэ. Цахилгаан соронзон орон дотор долгион тархах хурдыг бид нар гэрлийн хурд гэж нэрлэдэг. За энэ хорон ертөнцийн хамгийн хурдан хурд гэдсэн шүү дээ, тэ. Ер нь бол одоо орчин үеийн физикт бол юу гэж бодож байгаа гэхээр зөвхөн цахилгаан соронзонгоос гадна одоо бүх л төрлийн оронгууд гэж хэлж байгаа. За орон зай цаг хугацаа чи өөрөө орон бохгүй. За энэ орон дотор. За тэгээ цахилгаан соронзон орон дотор өөр төрөл бүрийн электроны, юуны яасан систем өчнөө орон байгаа. Тэгээ тэр орон болгон дотор ерөөсөө нэг л хурд одоо энэ долгионы хурдаар тархдаг болохоор физикт ерөөсөө гэрлийн хурд гэдэг бол хамгийн чухал бас дээрэс нь хамгийн дээд хурд гэдэг. Ерөөсөө одоо нэг замын дээд хурд гэдэг шиг одоо энэ физикийн хууль гэж байна шүү дээ. Одоо биднийхэр бол замын хөдөлгөөний хуулиар бол тий одоо дээдл нь одоо 80 км/цаг гэдэг ч юм уу нэг иймэрхүү хууль байгаа гэдэг шүү дээ. Тэгвэл физикийн хууль дээр болохоор дээд лимит бол ерөөсөө энэ гэрлийн хурд гэсэн. Тийм гэрлийн хурдыг давах юм бол тэ физикийн цагтаа хурж ирээ зогсооно гэсэн. Уучлаарай та ингээд хурд хэтрүүлчлээ гэд тэ ийшээ өглөө гэдэг. За энэ хурд гэхдээ заавал ийм гэрлийн хурданда байх албагүй л дээ. Энэ вакуум доторх гэж байгаа. Нөө хоосон орон зай гэдэг байгаа шүү дээ. Орон зай цаг хугацаа чи өөрөө орон гэсэн шүү дээ. Тэгээд ер нь бол бидэртийн сансар окторгууд дотор чинь нарнаас гэрэл дамжаад хурж ирээд байна шүү дээ. Ер нь анх эрдэмтэд аюу гайхсан байгаа. Долгион гэдэг чинь заавал ийм медиум буюу энэ орон байж тухайн одоо тархах юм орчин байж тархах юм байна шүү дээ. Энэ нар дэлхийн хоёрын хооронд чинь юу ч байхгүй гот гэрэл яаж тархаад байгаа. Наа чин долгион биш юм биш үү гэд хэлсэн. Гэтэл өнөөрхтөө Эйнштейн гарч ирээ. Үгүй энэ орон зай цаг хугацаа чи өөрөө орон юм аа гэд тэгээд гэрлийг тархдаг болгосон байхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ орон зай цаг хугацаанд дотор л тархах хурдыг гэрлийн хурд гэдэг. Буюу вакуум дах гэсэн. Энэ сансардах, задгаа сансардах юм вакуум хоосон орон зай дотор л гэрэл хамгийн хурдаар тархаж чадна. Агаар дотор удаашрна, усан дотор бүр удаашрна, зарим бүр бодсон дотор бүр 3 дахин хүртэл удаашрдаг гэрэл. Тэгэхээр энэ удаашрж болдог зүйл ахна шүү дээ, тий. Тэр гэрлийг бид нар удаашруулж болно гэсэн. Гэрлийн хурдаар бас ингээд хангалттай удаашруулдаг юм байх юм бол би тэр гэрлийн хажууд гүгээ те чи яасан хамгийн хурдан гэсэн яасан гэд хажууд нас гүгээд явж иж болох нь шүү дээ те Юсейн Болт те би бас чамайг заримдаа бас гүйцэж чадна шүү дээ гэд те за нэг иймэрхүү юмнууд болдог байх нэ. За энэ цахилгаан соронзон орон бол дотроо янз бүрийн спектрүүдэд хувааж болдог. Одоо жишээл радио долгион, богино долгион, нийл улаан, үзэгдэх хитягаан тэр рентген цацраг, гамма цацраг энэ төргээд цаашаа тийш явж игдэг. За радио долгион бол одоо хамгийн урт буюу 1 метрээс ийм урт долгионы урттай ийм долгионыг хэлээд байгаа. За энэ юу богино долгион гэдэг нь болохоор 1 мм-ээс 1 метрийн хооронд. 1 мм-ээс одоо энэ долгионы урт гэдэг чинь ингээл нэг долгион чи ингээл нэг дээшээ болол нэг доош болол нэг дээшээ болол гэж байгаа шүү дээ. Хамгийн дээдлд очоод тэгээ буцаж доош оноогоо буцаад дээшээ очихын одоо уртыг л
энэ хоёрын хооронд хэр урт зай байна гэдэг. Тэгэл богиносоо тогтсон бол ингээд те богино долгион болж шít 1 мм-с 1 м байх юм бол богино долгион. Одоо бидний шарах шугуу инээтерэ гэдэг ашигладаг ийм зүйл. Одоо радарууд, хоол халаадаг, харилцаа холбоо энэ төр ашигладаг. За нийл улаан гэдэг нь болохоор 700 нанометрээс 1 м хүртэл. Нанометр гэж аюул жижигхэн хэмжээ байхгүй. Тэр ийм жижигхэн хэмжээтэй цахилгаан соронзон орондох. Одоо бидний нүд баг харахааргүй тийм нарийн хэлбэлцэлтэй гэсэн үг шүү дээ. За энэ бол нийл улаан. Хүний нүдэнд харагддаг юм зүйл болж байгаа. За зарим амьтад бол харин хүний нүдэнд харагдахгүй гэдэг байгаа шүү дээ. За энэ нэг эгатай юм шиг гарч ирж байгаа үзэгдэх гэрэл гэдэг юм. Энэ 400-аас 700 нанометрийн долгионы урттай энэ цахилгаан соронзон долгион байх юм бол бид нар хүний нүдэнд үзэгддэг буюу үзэгдэх гэрлийн долгион гэж ярилдаг. Одоо спектр гэж ярилдаг байгаа. Тэгээд хүний гэдэг байгаа шүү дээ. Хүний нүдэнд үзэгдэхгүй үстэй. Хүний нүдэнд үзэгдэнэ. 400-аас 700 нанометр хүний нүдэнд үзэгдэх долгион. Ер нь бол үзэгдэх гэрэл гэж бид нар ярьдаг. Тэгээд өөр амтан хурж ир. Би наатаас чинь илүү үзэж чадсан шүү дээ. Тэр хүний гэдэг. Хүний л нүдэнд үзэгдэхэр ингээ үзэгдэх гэрлийг. Тэгээд аргачихгүй л дээ бид нар хоорондоо те. Бид нар л хоорондоо яриад байгаа юм чи одоохондоо те. Одохгүй тэгээд өөр амтад орж ирэх юм бол одоо бид нар одохгүй ярьдаг болно шүү дээ амттайгаа те. Тэгээд ярьдаг болгон өлгөө хэд чинь та нар одоо ямар муухай эготой юм бэ? Наадах үзэгдэх гэрэл гэдэг шалгуураа жоохон шинчил энэ төр гэлдэг гэж магадгүй. За энэ хитягаан гэдэг долгион байгаа. Хитягаан туяа гэдэг байгаа тийм. За энэ хитягаан туяа бол 10-аас 400 нанометр. Ер нь бол энэ долгионы энэ хэлбэлцлийн долгионы урт нь шүү дээ тийм. Ингээд басгацсан энерги нэгсээд иддэг. Тэгвэл тээвэрлж аваа энерги нэгсээд иддэг. Тэр радио долгион чал айгүй бага энергитэй явж байгаа л энерги нэгсээд микровейв юулаа богино долгион ч болол тэгэл өшөө их болгонгод үзэгдэх гэрэл болоо явж байгаа. Үзэгдэх гэрлийг сони юм болохоор дулаантай бүх зүйлээс гардаг. Атом молекул ер нь бол атом ингээд өөрөө ингээд чижирж явахтай өөрөөсөө юм янз бүрийн хит улаан туяа гаргадаг. Тэгэхээр бид нар хит улаан туяаны камер барих юм бол хаана ямар халуун юм байна гэдгийг мэдэрч чадна гэсэн. Тэгээ мантай юу ч харагдахгүй юм дотор хит улаан туяаны камер гаргаад ирэх юм бол тэнд хүн байна, энд хүн байна гэж шууд ингээд дулаанаар нь харна гэсэн үг байхгүй тий. Бүр ингээд халуурж байгааг нь хүртэл харна гэсэн үг шүү дээ. Онгоцны буудлын модал дээр чинь хит улаан туяаны камер 50 гот шууд энэ хүн халуурж байгаа гэдэг мэдчихдэг энэ төр гэдэг ч юм уу тий. Дулаантай халуунтай бүх юмнаас хит улаан туяа гарна. За энэ үзэгдэх гэрлийг бол бид нар хамгийн сайн мэдчихэж байгаа. А энэ дотроо бас яг хөрх энэ улаан ногоон цэнхэр мэхэр гэдэг төрөл бүрийн долгионы уртаас шалтгаалаад ингээ өөр болоо авчихна. Хит ягаан туяа болохоор бүр илүү хүчтэй. Одоо бидний нүдэнд үзэж байгаас илүү хүчтэй. Тэгээд энэ жоо хортой болоод эхэлдэг. Ер нь бол хор товдор тусгана, инээтерэ болгоно. Одоо гэхдээ энэ манай озоны давхарган тэр байхгүйсэн бол энэ арьс марс борлуулад идэх чинь хит ягаан туяа нөхгүй тий. Тэгэхээр энэ хит ягаан туяаны нэг бол ингээ нарант шарж бид нар арьсаа борлуулдаг. Үгүй бол энэ хит ягаан туяаны шарлагын юм аппаратууд ичдэг. Тэрэн дотор одоо нөгөө нэг юм шил зүүж байгаа л нөхдөч ингээд яаж байгаа шүү. Нүдээ одоо ингээд муутгахчгүй тул шил зүүж штэ тий. Тэнгүүт нөгөө тийм аппаратанд орж борлсон хүмүүс чинь ингээд нүдэн цагаан бичээд штэ. Одоо манай Трамп бол тэгжил борлдог шижтэйс. Нүдэн цагаар нэг ингээд бусад хэсэг нь улаагаад борлцсон. Гэтэ айгуу гоё арьсыг жигт борлуулдээ штэ. Тий. Гэтэ тэр нүдний хэсгэндээ чадахгүй байгаа байхгүй. Баригдчихэж байгаа байхгүй тий. Энэ шарлагын аппаратанд орсон байж штэ гэдэг мэдэгдэж байгаа. Нүдний шил мэлгүй ингээд нүдээ тас анжаагаар орох юм болох л байх л та. За ямар ч сан хит ягаан туяа гэдэг бол ийм аюултай. Тэгээд дээрэс нь бидрийг борлуулдаг байна. За бүр хүчтэй болох юм бол энэ X-ray буюу рентген цэцрэг энэ төр гэдэг байгаа. За энэ бол бүр хүний нэвт гардаг ДНК генетик минетик төрөл өөрчлөлт оруулдаг энэ төр гэдэг те. Бид нар ангаах ухаанд хэрэгжилж явахтай хүртэл те. Байнга орж болохгүй шүү, наадханд удаан орж болохгүй шүү гэдэг хортой гэдэг бид нар хамгийн сайн мэддэг. За гамма цэцрэг нь бүр те. Бүр нарийн. Жишээ нь рентген болохоор 10 пикометр гэж байгаа. Бүр нэг юу нанометр байдаг. Нанометрээс 1000 дахин жижигхан болоод эхэллээ шүү дээ. Гамма нь болохоор 10 пикометрээс ч багыг хэлж байгаа. Тэгээд бүр амар хортой болоод эхэлж байна. За ингээд цаашаа бол цахилгаан цэнгийн одоо хурцтглаас үүсдэг янз бүрийн тийм юунууд гэж одоо долгионод одоо жишээл бидний нүдэнд үзэж байгаа бүх гэрлэнүүд болохоор ийм жижигхэн цэник одоо электрон чинь цэник байхгүй те атомын гадуур бүх атомуудын гадуур ингээд электрон bijдэг. Тэр электрон хаашаа хөдлөнөд тэндээс нэгээд ийм юу гарч идэг. Чинь юу цэник ингээд хөдлөөд нь шүү дээ. Нэг тэр цэник ингээд ийшээ хөдлөнгүүт ийшээ гэрэл гарч идэг. Ийшээ хөдлөнгүүт ийшээ гэрэл гарч идэг. Эсвэл гэрэл хурж ирэл тэр нэг электрон шингэчингүүд электроны одоо юу зам нь өөрчлөгддөг ч юм уу яг л бильярдны бөмбөг шиг гэсэн. Иймэрхүү үзэгдлүүд ингээ болоод бидний нүд ингээ харж яадаг, бидний улаан цэнхэр ногоон байх нь, гэрэл хугарах нь, одоо ойх нь, нэвт гарах нь энэ төр гэдэг энэ бүх зүйлүүд бол энэ цахилгаан цэнгийн хурцтглаас үүсдэг байна. За ингээ цаашаа болохоор уг нь бол
материйн долгион өнтер гэдэг нэг юм байгаа. За энэ таталцлын долгион гэдэг. Материйн долгион нөө квантын механик шүү дээ, тий. Бид нар ингээ бөөмийг хүртэл долгион гэж авч үзэж болно энэ гэдэг иймэрхүү гайхалтай зүйлүүд байдаг. Цаг хугацаа байсан бол ярих зөндөө юм таталцлын долгион байна. За өөр долгионы шин чанарууд жишээлбэл хүч гэж юу, давтамж гэж юу, долгионы урт гэж юу, үе гэж юу ингээд ер нь бол долгион гэдэг бол одоо ер нь физикийн хувьд хамгийн сайн судлагдсан, хамгийн сайн математикчсан, хамгийн сайн загварчлагдсан бүх юмыг тайлбарлаж болдог маш хүчтэй ийм одоо санаа байж байгаа гэсэн. Тэгэхээр анхaalт дээр үеслээ бүх юмыг ингээл долгионоор тайлбарлах гэж оролддог байсан. Одоо ингээд физик төртөл ингээд ороод ирсэн те. Долгион юм шүү гэдэг ингээд явж байгаа. Долгион бол маш чухал зүйл байх нэ. Гайхалтай. Үнэхээр сонирхолтой байлаа. Маш их баярлалаа хасаа. За ингээд одмон дээр шинжлэх ухааны танин мэдгүй сувгийн компьютерийн шинжлэх ухаанч хас чулуун маань өнөөдрийн долгион сэдвтэй шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлгээ бидэнд хүргэлээ. Та манай нэвтрүүлгийг NTV телевиз болон одмон дээр YouTube сувг радиогийн 83.3 107 хос долгионоор яг үнэ хос долгионоор хос долгионоор хүлээ авч сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар мөрөөдлийн хөлөг онгоцоор аялаараа бүтээгдэхүүнийг санал болгож буй Skytel компани, өдөр бүр шинэ өрөөтэй төлөөшөө компани тус оролцож хамтран ажиллалаа. Маш их баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмон дээр сувг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухааны танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай өргөжлөх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар одмон дээр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухааны танин мэдхгүй Монголд ялах болтугай.